За энэ удаа Донтолтын талаар асуух гээл. за Одоо бид нар томчууд арих, тамхи, мөрийтэй тоглоом мөнд юм донтож өгүүлдэг. За тэгээд одоогийн хүүхдүүд болохоор тийм электрон тамхи гээд тийм юм гарчихсан юм. За тэнгүүдээ дэлгэцийн тоглоомнуудыг хамаг цагаа тоглуулж өнгөрүүлдэг. за Тэгээд дээрэс нь дэлгэцээр олон янзын тийм богино хэмжээний дүрстэй бичлэг үзээд эргүүлээл тэгэл тэн ерөөсөө дуустдаггүй. Тэгэл нэг мэдсэн 5-6 цаг өнгөрцөн. Тэгээд амжуулсан ч юмгүй. хамгийн шилдэг цаг нөхцөх аргууд байна. Дээр нь чи хэлсэн шүү дээ. Томчууд бол арих, тамхи, мөрийтэй тоглоом гэж байгаа да. Тийм. Томчууд ч нь өөрсдөө хүүхдүүдтэй үлгэрл үзүүлнэ, хүүхдүүд нь яаж байна. Тэр хэмжээгээр тэднийг дагаад донтож байна. Тамхи татгийнх нь тэр ямар тамхи гэлээ? Электрон. За тэр нөгөө хүний үлээ. Дэлгэцний тоглоом. За тэр бол яг хүүхдэд тэр шагаад энийг аав гэдэг нөгөөх нь мангар юм шиг тэрийг оролдож суугаад цаг нөхцөж байгаа үз. Тэгэхээр энэ үлхэн шууд эцэг их хүүхдүүдийн хоорондын асуудал болж байна. Эцэг их нь ямар байна, үр хүүхэд нь яг л тийм байх болно гэсэн шалтгаан юм. Яагаад гэвэл дэрэгдээс нь үлгэрлээд байгаа. Нааша цаашаа гарч орох гэхээр бас үлгэрлээд байгаа. Тэгж санагдаж байна уу? Тэгээд манай үед юусэн судалгаагаар тэр электрон тамхиг татдаг хүүхдүүдийн яагаад татдаг болсон бэ гэхээр аав ээжигээ аваад татдаг болсон гэд тиймэрхүү үр дүн маш их байсан. Дийлэнх үг гэдэлчихсэн. Тийм байгаагүй байтал давхар бас нэг айдастай зүйл нь бас аав ээжээсээ сурдаг нь байхад хүмүүс сайтаа хэлнэ. Өөрийнх нь хүүхдийнх нь одоо чиний үеийн хүрээллийнхэн сэтгэлгээ бас нөлөөлнө. Орчин. Тийм. Нөгөө хэдийгээ дуурайгаад тиймэрхүү дог харагдах гээд татдаг хүүхдүүд их байгаад идэв. Эсвэл найзууд нь нас шахаж давмтлаад амруун чигч байгаа гэж бас харж байсан. Тийм найз гэж байдгүй. Бас бүдүүлэг үйлдэлээ сайхан харагдах гэж үзэж байгаа бол яаж эдгээр чинь шинээр нь тэнцэх болж байна. Ямар нэг байдлаар шинэ 90 цаг үед альва донтолт гэх зүйл байх ёсгүй юм. Ухамсарын төвшин өндөр төвшин шилжиж байгаа учраас тэр сархадч бай. Тэр мөрийтэй тоглоомч бай, хар тамхинч бай, удаа тамхинч бай. Тэрийг чи тэрэнд донтох биш. Хэмжээнд барих чадaltaй байх хэрэгтэй. Тэрнийг байхгүй үед ч байж чадах сэтгэл санаа болоод эрс хатуу чанга байдлыг шаардна. Тэгэхгүй нэг юмасаа ингээл өгцтэй хураг юм шиг ингээл яваад байвал тэр оюун ухамсарт хүн биш. Тэгж таарах гэдэг байна. Тэр зүйл нь л байхгүй бол тэр дэлгэц гэдэг юм байхгүй бол бас тэр ингээл аашааг нь дийлдэх бол тэр ухамсартай ухаантай хүн биш. Ухаантай улс төлөвшөхгүй байх гэсэн үг. Ер нь тийм байна уу? Уг нь бол анхандаа энэ электрон тамхи гарч байх үед татдаг хүүхдүүд нь л тиймэрхүү гадуурхагдах байдал ажиглагддаг байсан ч гэсэн байсан л та. Гэхдээ одоо бүр дийлэнх нь татдаг болцсны дараа татдаггүй хүүхдүүд нь гадуурхагдах гээд байгаа юм байна. Жижиг донтолтой том зүйлийг л том донтолтыг л сэдрээж өгдөг юм шүү дээ.
Одоо бол монголчууд гал хөллийн жилд хурц нарны туяан дор газрын эргэлтийн хурцтай эргэлтийн дор галан голын дунд аж төрж байгаа. Энэ үе дээр гал тус залгаад байвал яах вэ? Бүү шатаж дүүрэлцэх юм. Тэр сориогоо давхад улам хэцүү бэрх болов. Доороос нь шарна, дээрээс нь шарна. Амрууга гал тус залгаад байна. Тэгэхээр яах вэ? Яг зөв. Эрүүл саруул ухаанаач ойлгохгүй тэр чөтгөр бог юутай ч харьцаж юунд ч эзэмдүүл чадна гэсэн үг. Тэгэхээр энэ зэрэг дээр гэхэд улааш дээр цээр тавьсан шүү дээ. Тэг ядаж хүртэхвэл сардаа 3 хүртгэж. Зоог үнцхийн шингээх тийм зүйл дээр бол багахан хүртэхэд болно гэж. Тэр нөгөө шээс үлээ. Пэв. Тий. Шар ариг. Тэрийг бойл гэсэн. Наадах чинь чиний бие тортой. Нөлөөч яагаад юм бэ? Эн чинь айраг гэж явдаг шүү дээ гэхээр гал хөллийн хурц нарны жилүүд үүссэн. Тэр наранд боловсрно. Тэр туяанд юу болж исэх вэ? Хор болж исэлдэх юм. Тэрийг чи залгин тэгээ яах вэ? Дотор ч байхгүй болно гэсэн үг. Тэгээ перчурыг удаан шүглэж чаддаг байхгүй. Архинасаа илүү удаан. Өтгөн шүү дээ. Энэ бодоо учраас. Иссэн учраас. Эсгэлтэй хийж байгаа шүү дээ би бич. За тийм бай, тийм бай. Тийм удаан ч юм. Янжуур утаа бол угаас улаач гарын эрдмийн үлээ хийж байгаа. Амнаас нь хороонаас нь хүний нүүрэнд толгой төрөхч байж янжуур үнэртүүлээд байх нь зөв үйлдэл биш. Тийм учраас эдгээр зүйлсийг тодорхой хэмжээнд хоёрын ор тас хоригдсан юм. Хөө одоо нөгөө бид нөө хүүхэд төгшин залуу гэлтгөө донтолтууд байдаг байхгүй юу? За яг уу манай нөгөө өсвөр үе залуучуудын хувьд болохоор донтолт гэдэг зүйл мэн болохоор электрон вейп гэд байдаг. Тэнгүүд нь болохоор мэдээж сургууль мэдээж ийм зүйлийг нөлөөг нь авах гэж хязгаарлахын нөлөөг нь хязгаарлахын тулд болохоор сургуулаас нь тэр ангиудаар явж вейпүүд тамхиудыг хураагаад авчдсан байх. Тэгвэл нь сурагч нь болохоор хуучны албадлахыг хүч төрсэн арга хэрэглээ гэж үзээд байдаг. Эсрэг үздэг. Бидний эрхийг зөрчлөө гэд багш руугаа уулздаг. Тийм. Тэгвэл нь болохоор орчин үеийн залуучууд нь болохоор бас энэ арга барилыг хоцрогдсон гэж үзээ. Тэгээд нөгөө шал дэмээ нөгөө хоёр талыг бас хооронд нь гэж сөргөлдүүлээд байгаа хаахгүй юу? Энд дээр та ямар гарц гаргалгаа та харж байна? Хүний эд зүйлийг гэхэд бол эцэг их нь хүмүүжүүлэх хэрэгтэй болно. Эцэг их нь ямар байна? Өөр хүүхэд нь тийм л байна гэсэн үг. Бас орчин гэж хэлсэн баха. Тэгэхээр өвөө нь хэллээ шүү дээ. Эцэг нь эцэг шиг, их нь их шиг өөр хүүхдээ зөв сайхан болгож төлөвшүүлэх нь тэдний үүрэг. Гэтэл одоо яаж байна? Аль аль нь хүүхдүүдээс зүхтаасан тэгэл нэг тиймэрхүү л байгаа да. Нэг бол өөрсдийнхөө хийж чадаагүй чад гэдэлээ яриад байдаг. Тэгээд овтог очрогоо энэ баяр хөөр тэмдэглэлт өдрөө гэдэл дандаа сархттай холбоотой. Хүүхдийн баяр хөөр гэдэг нь ч бас сархад бол авирсан шүү дээ. Тэгээд тэр нь чанартай ч юм уу ч юм мэдэхгүй. Энэ Монгол улсад ерөөсөө ганц л үйлдвэр байдаг. Архины үйлдвэр. Тийм ээ. Ястай үнэ барина гэж зихтэйхэн байгаа. Маш их төрөл зүйлээр хөгжсөн байна уу? Тэгвэл тэр хэмжээний л уудаг гэсэн үг.
Энэ сайн уу муу юу? Муу. Архиндаа живсэн үндэстэн мөхөлтэйгээ ойрхон байгаад байдیں۔ Шинэ 90 цаг үед өгөхөд шахаа явагдаж байгаа. Энэ дор бүрнээ эрүүл саруул ухаантай байх хэрэгтэй. Тэр болгоны хүртэл манраад цаг нөхцөөгөө тэр тэнцэхгүй. Тэнцэхгүй. Ухамсартай байгээ дээрээс нь шахаад багтлаа. Ухаанаа гээгээд уугаад яваад байхаар яах вэ? Ямар нэгэн байдлаар эд эрэхтэн болоод санаа сэтгэл бүх юм нь нэг нэгээрээ ачаалхаа болж эхэлж байгаа гэсэн үг шахагдаад. Ингээд хүмүүс ухаж эхлээд байгаа тал бий шүү. Одоо энэ залуу хөрсөд маш их ухаж байна гэдэг ч бас энэтэй холбоотой. Наад хэмжээ хязгааргүй сархад хагас хугас манралт эсвэл хин нэг тарчлаан зовоож таашаал аваад байгаа. Энэ бол ухамсарч шинэ ирний хүмүүсийн үйлдэл биш. Тийм хүмүүсийг эртнээс л тэнцвүүлэхгүй байх талын бүх юмыг хаалтыг хийсэн байгаа. Тиймээс амьсгагчин хэлж байсан шүү дээ. Чи өөрийгөө чи хүнд битгий идэг. Хандаач битгий идэг. Хүүхдтэй ч битгий идэг. Чи өөртөө ч битгий идэг, сүудэртэй ч битгий идэг гэж. Тийм хэцүү цаг үе ирлээ гэж хэлсэн шүү дээ. Та нарын аав ээжүүд шүүлт гэж мэдэхгүй. Та нарын 4-5 дахь үе үүдч шүүлт гэж мэдэхгүй. Гэхдээ ийм зүйл 1000 жил тутамд нэг заавал болдог. Оо 1000 жилийн өмнө бас яг иймэрхүү бидний одоогийн шүүлчиг байсан байна. Тийм шүү дээ. Насл нэг иймэрхүү. Нэг бол шилжээ тэнд, нэг бол харийнхныхаа боолыг хийгээд өөр хоорондоо алалцаад дуусцгаал гэсэн зүйл байсан шүү дээ. Оо тэр үеийн хүмүүс шүүлт болж байгааг яаж мэдчихсэн бол? Тэнгэрийн зарлиг. Нэгжил одоо цаг үеийн өрсүүдийг бодвол арай жоохон уламжлалтай үнэнч байж. Одоо бол худлаа болсон. Тэгэхээр ийм зүйлийг яаж гарах вэ? Эвийн арга дууссан бол одоо өөрсөлдөхөөс үр зам байхгүй. Амархан биш. Гэхдээ үлдэхийн тулд үзэхээс үр замгүй шүү дээ. Чи өөртөө бараг 250 хүртлээр салгалаа байж гэж өгөн хэлсэн байхаа. Шаарлахаа. Гэтэ өө та одоо хэлж болохгүй юу? Юу? Нөгөө 230 жилийн дараа хэлэх юм аа. Яг тэр үед яаж тахав? Байна. Гэтэ тэгсэн гэн хүлээж чадахгүй байна. Цагийн юмыг цагт нь байна юм аа. Чи одоо насанд чүрээгүй. Хүүхдэрээ байж юун тэр 235 жилийн цаадах зүйлийг сонирхох гэж. Тэгээ урьдчилан хэлээд өгвөл хүний амьдрал чинь уйтгартай болох шүү. Хүний хувь тавилан төрхөөсөө зургатсан байдаг байсан бол бас л уйтгартай дими амьдрал босоо. Тийм ээ. Та нар эндээ бол их сонирхолтой амьдарч байгаа. Ялалт ялагдал
сүүлт энэ төр гэдэг. Надад тэнгэрийн орондоо очивол тэгэл ёстой uitгартай газар байд юм да. Зовлон байхгүй. Дүрм журам. Тэгэл нэг цагаахан гинийхэн идэм нод явж байгаа хөх та. Өвөө та тэнгэрийн оронд байдаг уу? Байдаг. Тэгтээ байх дурггүй. Өвөө танаас нэг зүйлийг сониучлахад асууя л да. Тэнгэрийн үл өвөө хүстэй бүх хүмүүс ижилж шудраг тэгш үйлчлдэг бол ерөө дүрм журам зөрчсөн онгодод хүртэл бас тэнгэрийн үл хатуу үйлчлдэг өвөө. Үйлчлэнэ. Өвөө сүүлийн үед онгод байж байгаад хүн болоод төрсэн сүнс гээд тиймэрхүү юмнууд яригадаад байдیں۔ Тим юм байж болтгоо. Алдаа гаргаад Нэглээ шалгалтаа өгөг. Тэр онгод байжгаад хүн бос төрсөн байна уу юу ч вэ? Нэглээд шалгуураад авах. Дараа нь тэр гой сайхан юм ярихгүй юу? Шалгалт нь дөнгөж эхлээчгүй байхад ийм тийм гэж усахгүй. Шалгалтаа яаж таах вэ гэдэг. Шалгалтаа амар хэцүү. 100 бол амар хэцүү байсан. Одоо шгүй дээ үл. Жин бол эхлэх үс. Тэгээ 100 бүр амар халамс. Тэг яа үгүй амар. Өө цэвэр болчиход байгаа. Ингэм. Одоо бол дараа хонд болоод мод суулгахгүй. Тэгэхээр жинхэнэ нар гэдэг юм чинь гарч ирнэ. Димгүй баахан үс удлаа амтэл өгч дуусна. Үгүй. Зөвхөн хөл сүлтэн дор. Тэр нэрглэг хот руу ч нэрх болно. Удаа хугацаанд хор бороогүй гангачтай байхаар яах вэ? Газар хатуурна. Халуунаар шарж шарсаар маш их аадрын өгүүлбэрүүд хуралдана. Тэгээд энд буух болно. Өвөө юу яасан өстөр нөрөө мод тарилт гэснээс одоо бидний явсан тэр мод тарилтын үйл одоо дараа жилээс мод тархаг болж байгаа шүү дээ. Тэгээд тэр эрчим энергийг улаач нь өөрөө ингэж өөртөө шингэж амгасан шүү дээ. Тэгээд цуг явсан асуудал яах вэ? Та нар өөрсдөөсөө эрчим юмаа бүгдийг л тэнд шингээсэн. Тэгвэл хөдөлмөрлөж хүс хүчээ гаргасан бол тэрийгэ буцаагаад авч яах гэсэн үг шүү дээ. Нэгэнт л цаг үеэсээ төрүүлж зөв төлөвлөгөө гаргалаа гэдэг. Олны адуулж дуустдгийн жишээ боллоо. Сүүлдээ цөхөрж гүйцэж байна шүү дээ. Тэгвэл одоо өөр аргаар бид нэр үзэхээ үзэг, зовхоо зовог. Дараа нь та нарыг модоо тариг ихэд дуртай зөвшөөрөх болно. Зөвшөөрөх байтугай өөрсдөө оролцъё. Гэх мэтээр гуйцгах болно. Ер нь тэгээ бид нар бодохоор ингээд мод тариад одоо яагаад ажилласан болохоор ингээд дараа хурдан болоос гэсэн бодолтой болчтой юм билээ. Одоо нэгэнтээ одоо өнгөрцсөн юм чи одоо тэгээ хороо тавьдчих байгаа учраас ч хэцүү. Эсвэл тэр ууд усна ингэ дууддаг юм болов? Дууднаа. Сэтгэл зүрхийг Гэхдээ болохгүй. Өвөө
нөгөө гал хөлийн жилүүд дуусаа тэнцэхгүй нь явсны дараа төмөр нь ямар явах вэ? Арай солир ирчихгүй эцтэй. Чи яс ирдэ юм бэ? Эхлээд эхний үеэд аваад хаа. 17 амжилттай. Тэр үед чи 31-2-тэй болно. Тэр үед төмөрийн эрчмийн дараагийнх нь юу вэ гэдгийг асуухгүй юу? Ядаж 235-аас л дээр. Альва ямиг эрт мэдэх нь яг улаачиг ийм байдалд оруулдаг юм. Цаг хугацаа байхгүй ч тийм шүү. Эрт мэдэн. Эрт мэднэ. Гэхдээ болох ёстой зүйлийг хүлээн зөвшөөрөлгүйгээр яадаг байх нь. Төрүүлж хөдөлгөөн хийдэг. Тэр нь эргээд нийтийн ад болоход хүргэж байгаа. Тэглээч үеийн явц буруу болоод хувирсан. Нөгөө эднээс тухаал гадар шороогоос хиндийлээл улаач болохоор нутгийг харагдаж хурын дуудаал хэдэн бод цоолгочдөг. Ингэж давраас үйлдэл байж болохгүй. Бидний бол бараг тэдний өмнөөс ажил хийдэг юм шүү. Та нар тэдний өмнөөс бараг ажлыг нээсэн. Тийм ээ. Өөрчн бид нарын Уул усын аргатай дэдий төлөөтэй явуулаад өөрсдөө явах үү. Одоо зүгээр л буцаагаал хийсэн болгоноо татаад өөрүүлэх ёстойг нь өөрүүлээд хараад байж хат л болно. Та нар нэг удаа буруу цаг үедээ гарч ирлээ. Дараа нь яг хэрэгтэй цаг үедээ та нар гарч ирэх нь байна шүү дээ. Тийм ээ. Ясандаа толдлоо, ял идэлж, өхүүлж байхыг энэ ард түмэн өөрсдөө сонгосон байхад хүсснээр нь л болох хэрэгтэй гэсэн үг юм. Тийм ээ. Авсны эцэст төлдөг гэдэг баха. Тийм. Монголын газар шороог ухад сэндийлэх тийм ч амархан зүйл биш ээ. Төлөөс нь маш хатуу байдаг юм. Тийм учраас эртний өвөг дээдсүүч нь энэ чанарыг мэддэг учраас Монгол гэрг эцийг үүсгэсэн юм шүү дээ. Догсрол яах вэ? Тэндээ суурин байж болохгүйгээ мэддэг учраас босох нүгэ зүхтаадаг байх. Нураа дунлаа гэхэд буцаага босгоод ирнэ. Босоод л алга. Энэ бол арга туршлагаас үүдэлтэй гэр гэдэг зүйл юм шүү дээ. Тийм дашхан газар нутаг гэдгийг ерөөсөө марчлахгүй. Авсны эц төлнө гэж та ярьлаа. Төлөөс нь өндөр үү? Маш өндөр. Одон судраараа юу? Хүн хийж үйлдсэн, тэрийг хуваалцсан, эдэлсэн гэл байгаа шүү дээ. Тэр хэрээрээ төлөндөө. Энэ шүүлтээс холжин зовтох хинч байхгүй. Манай улаач шүүлтэй хүн. Харин ч бом баяр байгаа биз. Би л зохтаахгүй гэж. Тэгээд шийтгэл юм нэр үлнийг сайхан өөрчилсөн шүү гэж. Өхөл бүр сайн биз гэсэн утга талин бодож байгаа зэ. Та нар ч бас л Монголын бардам улаач үртэй ярилцдаг шүү дээ. Гэрийн хүнд байггүй зөрүүд дэндүү бардам. Одоо энэ Монголын мар дэрэгдэн ч мэддэг болж яаж хийж байгаад энэ мөг нэг бардам ам шалдангуй нэг дараад авах юмсан гэж. Өнөөх нь хамраас өгөхөд өвөн доошоо орох. Одоо энэ байдал нь бүр даамжраад биеинтэйгээ дайтахад хүргэж байна шүү дээ. Нэг нь үзэл суртлаа өвгдээцээ хамгаална гэж.
чөтгөртэй живсгэд бэлэн болж байна. Нөгөөд үлэн цаймид үлдэхийн тулд аль битээ нөхцөж болж байна. Тийм нэг жоохон өсрөхлийн юм үүсчихлээ. Өөдөө цацаг идэвхийг дэмжиж яваад байгаа тэр залуухан гишүүн саяхан ардын намын дарга болоод бүр улсын хурлын дарга болоод ер нь хамгийн Монголд одоогоор хамгийн өндөр тооцогдож байгаа 2 албан тушаал зүүцсэн. Тэгээд ер нь ардын намын дарга байна гэдэг баг Монголын эзэнтэй л ерөнхийлөгчөөсөө жоо их мэдлэлтэй. Харин дараагийн ерөнхийлөгчөл бэлтгэл наагур цагуур болгоод байгаа юм биш үү? Тийм. Утгагүй сонгуул болох. Тийм. Тэр бол зомгийн тэмцээн юм уу да? Эдрийг та нар хангалттай удаан байлгаад байна шүү дээ. Зайлуулаад танилцуулаад өгч чадахгүй байх гэж юу? Одоо энэ дэлгэц эцэн дээр л баахан юм бичцгээгээл эсэргүүцдэг хийнэ яг бодит амьдрал дээр ерөөсөө дарвтай алхам хийж чаддаггүй. Тийм л болчихор байхгүй юу? Тэгээд жагсаж тэмцэж үдсээ. Гэсэн чинь бидний өөдөөс тэгэл цагдаа тусгай хамгаалтын албаныхны дүрхраал гаргаад ирдэг. Тэгээд дотроос нь урагчд оруулчихдээ. Тэгээд тийм юмд нь цагдаа цэргийг хийж голоо зогоо амьдэрч яадаг юм. Ингээл нэг хэдэн цаас зоосны төлөө эрх мэдэлтний гар хөл болж цалинжиж амьдрах гэж тийм. Өрөвдмөр юм. Тийм л байх шүү дээ. Хүн тэгэл ийм л байдаг. Тэгэхээр энэ жинхэнэ хүний ёс зүй биш. Тиймээс л дээд тэнгэрээс тосгороод байгаа шүү дээ. Наадуулаа зайлуулаа. Хоошд гайлуулна гэж. Эртхэн дээр нь л дуусах гэдэг шүү дээ. Удаан байгаад наадууц улмал том гай тарина гэж. Ийм дээрээ хүртэл тулж байна гэдээ боддоо. Ерөнхийлөгчийн сонгуулиар ямар хуу амьтан сонгогдчих бол? Тийм. Нэг олигтой л саяны уучрал сонгогдчихвол ёо. Танаа уучрал чинь сонгогдох байлгүй дээ. Арайч дээ. Арай залуух юм да. Өөр хин гэж. Уг нь нүүрэн дээрээ бүгдээрээ л уучралыг үзий яддаг санагддээ шүү дээ. Үгүй. Яад урчин нэг өхөнгөө алдаж байсан юм. Тийм. Тэгэхэд ард түмэн аян өрнөл сүү өргөж байсан санагдана. Яа. Үн чим юм лээ. Нохоо мэт. Одоо тэгсэн Өөрийнхөө хүүхдээс золиход бэлэн байсан гэж бод. Магадгүй танаа ерөнхийлөгч чи юм билгүй. Ерөнхийлөгч уучралтай хамаатан. Тэгээд нөгөө оюут намар эсрэл хоёроо зөөлөлцсөн. Тэр оюун ертөнцийн гарч ирж чадахгүй. Олон түмэнд хор шахах ажиллагаанд идэвхтэй оролцсон. Монголын баялагийг урьдчилан зарсан хүн. Тийм болохоор амжилт олохгүй. Тиймээс явуулж байгаа. Тэгвэл шинэ ерөнхийлөгч чинь тэр гараад ирсэн байна. Ойлгосноо? Тэгэхээр зандан шатыг ч бас хүн амтан сонгохгүй л байх та. Ахын дүүс шүү дээ над болчихсон. тэгэл хаавна гэж. Харин тий. Өглөө. Нам гэдэг эрх ашиг, Монгол гэдэг эрх ашигаас дээр байж болдгүй юм. Харин энд дураараа дургсаар намын эрх ашиг гэдэг зүйл маш өндөр болсон. Энэ нь Монгол язгуурыг эрс үгүйсгэж байгаа учраас тэднийг тонилго гэдэг юм шүү дээ. Гэхдээ та нар нам эсвэл Монгол гэдэг хоёроо ялгаж мэдэхгүй байгаад учраа. Нам улс гэж энд байхгүй. Энд Монгол улс л гэж байдаг.
Монгол улсын эрх ашигаас зөрчилдөөд тэрнээс илүү юм сэтгсэн нам байвал яах вэ? Бүгдийг бөөгнүүлж байгаа тонилгосон дээр. Улс дотор улс байгуулж болдгүй юм шүү дээ. Тэр намыг чинь дэлхийн аль ч улс орн хүлээн зөвшөөрөөгүй. Харин Монгол улс гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Одоо ардын намыг дэмждэг бараг монголчуудын 3/1 л ардын нам л гэцгэн ер нь томчууд хөвчлэн. Ер нь 3 аял тотмын нэг нь тэдний хамсаатнууд. Тэднэр ажил амьдралаа болгуулж тэднэр зуушилд ажил төрөлтэй ч болсон байж болно. Тийм. Ер нь намд хэлсэн байхад ажилд ороход илүү хялбар бол шүү үлээ. Энэ мэтэр бод. Та нар өөрсдийн ахын дүүс авч чадах юм уу? Танаа хамаатнуудаас ингээ хөөгд үзвэл хэдэн намын хүмүүс байгаа вэ? Тэрийг ч гэсэн ялгалгүй хороож чадах уу? Чадахгүй. Танаа хамаатан чинь тийм байвал яах вэ? Үеэлчин ч юм уу? Тэр намын юу энэ тэр гэж битгий хэлээрээ гэд өөр намын хүнийг бодох уу? Өөр айлаас Бодвол тийх баг. ингээл шудраг ёс гэдэг юм байхгүй болно. Шудраг хөдлөж байгаа бол хүний өөрийн ялгалгүй л дуусгах хэрэгтэй. Тийм санаа сэтгэлийн хүчтэй байх хэрэгтэй. Гэтэ азуулж манайд нэг нагцаахал ардын намд байдгийн бусд нь бүгдээрээ байхгүй. Тэгвэл нагцаа бодох нь. Яг дургуйч гэсэн гэхдээ бууж болохгүй л дээ. Ингээд ийм л байх шүү дээ. Ийм байхад юу таанаа хомсгол. Нэг буудаад манайчгүй нэг энэ шүү дээ. Ой туршлага юм чинь үгүй. Тэгвэл имээ намайг аль шүү дээ. Нэмээ нам хаад шүү дээ. Имэг юм бод ингээл. Нэмээ нам хаад шүү дээ. Ер нь бол өөрсдийн үзэл баримтлалаа бариад гэхдээ зүхтаах нь буруу юм. Харин ч эсэргээрээ ганцын хүчээр болдгоо бол бүлэг үүсгэх хэрэгтэй болж болох юм. Ижил сонирхдаг зүйлээрээ бүлэг үүсгэж болох шүү дээ. Дуулах дуртай нь тэр сонирхлоороо хөгжим тоглох нь тэр сонирхлоороо аливаа юмыг хийж бүтээх сонирхолтой нь тэр сонирхлоороо ингэж бүлэг уулз нийлж байгаа л нэг бөөгнөрөх нэг том эрх ашигтай байх бол нэг том зорилготой байх болох юм. Тэр зорилгыг нь хүн удирдахгүй. Тэр зорилго нь тэр олон хэсэг бүлгүүдийн туйлын хүсэл байх болно. Кэнэс би захиран чи захиран гэдэг ингэж та нар удирдуулдаг юм ч биш. За залуу насанд хүрээгүй хүүхдүүдэд юу ч ярьчих. Нэг үдсэн нагцаа бууд гэсэн. Тэгс имээ намайг аль штэ гэдэг. Тэгэл яах вэ? Балчир байна. Тийм болохоор аяанда ойлгоно. Үгүй тэгээд залуу бидний хувьд болохоор нам гэдэг зүйлээс олж өстөр бид өөрсдийнхөө өмнөх үе эмээ өвөө нар юу гэдэг үзэн яддаг тэр аахгүй та нараас олж энэ ус орон ч юм өглөө энэ бол та нарын бүтээсэн гайхам шиг тэрэн цаашаа оролцож явсан. Гэхдээ энэ донд өвөө нь хэлэх зүйл байгаа. Энэ бол архины ёс гэдэг зүйл. Дамжаал яваад байдаг. Тийм байна уу? тийм. Саллал тэрүүл тэмцлийн ёс нь бас л дамжаал яваад байдаг. Энэ мэтээр маш энгийн зүйл дээр л арга хэмжээ авчихад засраад ирэх юм шүү дээ. Амун тэр шашны элдв янзын суртлах хуулгын зүйлсүүдийг тэр чигээр нь халж устгах хэрэгтэй. Гим хийсэн ч залбир гимтэй үйлдэл байхыг харсан ч
Амаа хамхад чимээгүүл залбираад өөрийгөө хичээ. Ийм зарцмаар та нар яваад үнэндээ хол явахгүй. Муу муухайн дулам гарна. Тэг бүр өвөлийн үрийг чинь бүр гитлээдэг тарин марин гээл одоо явж л байдаг штэ. Хүмүүсийн нэг Бурхантай газар буган заавал оршдог юм шүү дээ. Өөртөө та нар бурхан буг хоёрынхаа айлынч ямар гэдгийг мэдэхгүй тарамсалтай. тий. За уул болжээ. А би